цэцэг өвчнөөс сэргийлэх, сэрэмжлүүлэг, анхааруулга. Хон ямаанд өндөр халуурал, арьс, салс төрхүүлдэг өдрөв цэврэ үүсэж, устай жилдэн дургүй болох, дотор эргэтний өрөөстэй шинжээр илэрдэг малын гоц халдварт цэцэг өвчин 2015-оноос эхлэн манай орны зүүн бүсийн Сүхбаатарт, Орнод, Хинти, Дорноговь, Дундговь, Төв болон нийслэлийн Баян зүрх дүүрэг зэрэг 7 аймаг дүүргийн 51 сумд олонд гараад байна. Цэцэг өвчний халдварын их үүсвэр нь өвчний халдвар авсан хонь ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, ялгадас, шарх, тавны хогжруу зэргээр бохирлогдсон малын тоног хэрэгсэл, хашаа хороо, эвтэр бууз, ноос ноолуур, гадаад орчин болон өвчтэй мал амьтантай харьцсан хүнээр дамжин халдвар тархах аюултай. Иймд иргэд та бүхэн онцгийн шаардлагагүй бол дээрх аймагуудын нутаг дэвсгэрээр зорчихгүй. Мал амьтан тэдгэрийн гаралтай түүхийд бүтээгдэхүүний шилжид хөдөлгөөн хийх байхыг сэрэмжлүүлж байна. Мөн хонь ямаанд дээрх шинж тэмдгүүд илэрвэл харьяа газрын мал эмнэлэгт яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. Өвчний халдварыг аль болох эрт илрүүлснээр бусад мал халдвар авах, өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх бөгөөд халдварын голомтыг устгах, түүнээс гарах хор хохирлыг баг байлгахад чухал ач холбогдолтойг тус сануулж байна.